Эмбүк төлөвлөж байна. Зохиолч Мигель де Сервантес. Кехот ноён. Кехот ноён яаж хөгөө тарьж байж мордон цол хүрдсэнийг өгүүлсэн гутгаар бүлэг. Ийм бодолд өгнөгдсөн Кехот ноён дэнгийн газрын өгсөн бяцхан хоолыг бушуухан идэж дуусаад даамлыг дуудаж агтын хашаанд ороод босоод сөхрөн сууж ялгуулсан баатар минь. Миний хүслийг биелүүлж өгөх сайхан сэтгэл танд төрхөөс нааш би эндээс явахгүй. Миний хүслийг биелүүлж өгөх аваас та үл унтрах алдар олох бөгөөд бүх хүн төрлөختөнд аж тус үзүүлэх болно хэмээн өгүүллээ. Эрсэн зочин нь босоо сөхрөн сууж иймэрхүү зүйлийг өгүүлж байгааг хараад даамал хийх ажил хэлэх үгээ олж ядан төгдөрч байгаад зочныг босгох гэж цөхрлөө гуйсан боловч тэр нь даамлаас уг хүслийг биелүүлж өгнө гэдэг ам авч байж босоод эзэнтэй минь таныг өчнөн их сайхан сэтгэл гаргана гэдгийг би мэдсэн юм. Ингэхлээрээ би танд хандан гуйж та энэрэнгүй сэтгэлээрээ надад биелүүлж өгөх зүйлээ одоохон мэдж явна. Маргааш өглөө та намайг мордны игнэнд багтаахын тулд надад мордон цол хүртээх болно. Өнөө шөнө би танаа шилтгэний дөвхөн дотор зэмсгээ сахин нойр цээрлэж хоны. Харин маргааш хүсэл минь биелнэ. Чингээд нарт ертөнцийн 4 зүг 8 зовхсыг үүсэж адал явдлыг хайж гомдож хохирохстыг энэрэн хамгаалах хууль ёсны эрхтэй болж бүтээх тэр үйлсээрээ бүх мордон хүмүүсийн өмнөөс ариун үүргээ биелүүлээд улмаар амлсан гавьяага байгуулж чаддаг хэрмэл мордон эрийн тангаргийг сахин гэдгээ давтан хэлээ хэмээлээ. Даамал өөрөө маш төрөхгүйгээс гадна зочин нь солиотой амтын юм гэдгийг үг ярианаас нь лавтай мэдж авсан учраас хүссэн бүхнийг биелүүлж өгнө гэж хэлж байгаад шөнийг зугаатай өнгөрүүлье гэж шийдээд таны зорьсон хэрэг сансан хүсэл туйлын зөв байна. Гаднаас нь харахад ийм сүрхий эрэмгийн янзтай нэр цуутай мордон эр иймэрхүү хүсэл эрмэлзэлтэй байх хорвоогийн чам бөгөөд яахын аргагүй зөв юм. Би ч бас эдэр залуу явахдаа энэхүү нэр хүндтэй ажлыг эрхэмлэж адал явдлыг хайж дэвэн дэлхийгээр тэнүүчилж дөрвөн мөчнийхөө тэнхийг сорж айхтар их дүрсгүй авирлаж Испани орны тамга яамдыг гүйцээж ялд орж ясанд хахаж яваад эцэс сүлд нь энэ шилтгэндээ сууршиж ясамраад өөрөндөө ирсэн хэрмэл мордныг цол хэрэгэм гарал угсаа ялгуурлалгүйгээр хүлээн авч тэдэнд үнэхээр талархалтай байдаг учраас ийм дайламтгай байдалд минь баярлаад олсон олбороосоо надад өгцгөөдөг болохоор би хүний өөрийн мөнгийг хүртэж суудаг юм. Харин зэмсгээ сахиж нойроо цээрлэж хонох дөвхөн л миний шилтгэнд байхгүй. Хуучин байсныгаа буулгачаад шинийг барьж амжаагүй байгаа бөгөөд ер нь зэмсгийг хаанч сахиж болдог ёстой тул та өнөө шин зэмсгээ хашаан дотор сахиж оновоос маргааш болоход таныг тэнгэр таалж зорьсон ёслолыг гүйцэтгэх сайн бэлэг бүрдээд та хорвоо тосгүй мордон болно гэдгийг би мэдж байна хэмээн өгүүллээ. Дараа нь Кехот ноёнд мөнгө би эсхийг асуулаа. Хэрмэл мордон мөнгө авч явдаг гэж мордны ном зохиолд огт гардаггүй учраас сохор зоосчгүй яваа гэж хариуллаа. Чингэгтэн даамал өөрөө эндүрч асуучихсан мэтэр өгүүллээ. Чухамдаа зохиолд бичээстэй байдаггүй нь үнэн л дээ. Өөрөөр хэлбэл мордон хүн цэвэр цамцтай мөнгөтэй байх ёстой гэх мэтийн аар сар зүйлийг бичхийг зохиолч нар хэрэгтэйд тооцоогүйг далимдуулаад мордон эр тийм юм авч явдгүй байна гэж үзэж яахан болох вүлээ. Харин ном зохиолд гардаг тэдгээр мордон хүмүүс хэрэгцээтэй цагтаа хэрэглэхийн тулд хэтвчээрээ дүүрэн мөнгөтэй явдаг байсан нь хөдөлбөргүй үнэн болох нь даамалд тодорхой байлаа. Мордон хүмүүс цэвэр цамцаар үл барам шарханд түрхэх тос авч явдаг байсан юм. Ер нь эзгүүхээр дайн тулдаанд орж шархдахт нь эдгээдэг юм бэлэн байдаггүйсэн бол нэг мордон шэдтэнтэй найз байсан учраас хэд балгамагц хамаг шарх сорвын эдгээчгдэг аршаан бомбод хийж өгөөд одоо хүнд бариулан үүлэн дээр суулгаад
Мордон найздаа эрүүлдэг байж гин гэж зохиол домогт яахан бичгэжээ. Эрдний морднууд биедээ учирсан шархыг эдгэж байхын тулд ээлдчиндээ эм тан мөнгө санг зэрэг чухал юм авч явахыг нэн эрхмэлдэг байсан аж ахуй. Ээлдэчгүй мордон бараг байгаагүй ба байсан ганц нэг нь тэр зүйлээ бяцхан хүүдийд хийж морныхоо ударгад шургуулад эрдэн мэт нууцхай хадгалж явдаг байжээ. Таамал удахгүй түүнд мордон цол хүртээж багш шавын барилдлага барьж багш нь болох гэж байгаагийн хувьд шууд тушаасан ч болох боловч тэгэлгүйгээр энэ мэтийн эм тан мөнгө сангагүйгээр аян замд гарвал гэмшиж харамсах цаг эрн хэмээн эцэс сүлдэн зөвлөлөө. Даамлын өгсөн зөвлөгөөг ширхэгчлэн биелүүлэхээр амлаад Кихот ноён малын ханхар хашаан дотор зэр зэмсгээ сахиж онохоор бэлдэж гарлаа. Мань хүн удаг дээр байгаа онгоцон дээр зэр зэмсгээ тарааж тавиад бамбай жад хоёроо шүүрэн авч үлэмж эхэмсэг байдалтайгаар хоош урагшаа алхаж байлаа. Төдхөн шөнө болов. Зэр зэмсгээ сахиж нойроо цээрлэж гадаа хонох гэж байгаа. Бас дараа нь мордон болохын тулд мордон цол хүртэх гэж байгаа зэргээр Кихот ноёны солиорч байгаа тухай Даамал өөрийн дөө буусан хүмүүст ярьлаа. Хүмүүсийн хүү хачин солио туссан Кихот ноёны явдлыг гайхан түүнийг алсаас харахаар гарцгаав. Кихот ноён заримдаа ихэмсэг алхаж, заримдаа жадаа тулан зэр зэмсэг юугэн удтал гөлрөн зогсно. Шөнөөрөө болсон боловч сүүшиг хэрэггүй тунгалаг сар мандаад нарнаас дутуугүй эгүүлж байсан тул шинээр тодорч байгаа тэр мордны хөдлөх бүрэн үзэгчдэд ээлхэн байлаа. Энэ үеэр тэнд хонж байгаа нэг тооворчин луусаа услая гэж бодсон тул мань мордны зэр зэмсгийг онгоц дээрээс авах хэрэгцээ тохиолдлоо. Түүнийг хармагцаа Кихот ноён яаран сандран хашгиран өгүүлрэн. Ээлдмэсийг зүүж явсан эрдний цагийн эрлэхэг морднуудаас илүүтэй хүчрэхэг мордон эрийн зэр зэмсэгт халдахыг зориглсон бүдүүн зүрхт мордон минь чи хэнч байлаа гэсэн зорьсон санааныхаа жолоог эс татгаваас ашиг олох гэж яваад амиа алдна шүүхөө. Тооворчин зүг гаргасангүй. Хэрвээ зүг гаргасан ахвал ядаж өөрийн шоглохгүй байсан биз. Онгоц дээр байгаа зэр зэмсгийг шүүрч аваад зайдуухан газар шидэхийг завдлаа. Шингэхлээр нь Кихот ноён тэнгэр өөд ширтэж ханиа гэж бодож явдаг дөлсийн яда хандан хэлж байгаа янзтайгаар хатан минь миний сэтгэлд анхудаа хорсгол учруулан доромжсны өшөөг авахд туслаарай. Би одоо анхныхаа тулдаанд орлоо. Минийхээ төлөө залбираарай хэмээн бархирлаа. Кихот ноён хадандаа даатхан бархирсаар бамбайга хажуу тийш тавиад жадаа хоёр гардан далайж тооворчны толгой руу асар чанга дэлсгэд тэр нь муучран унсан бөгөөд дахин дэлсэн аваас отож дуудаад ч хэрэггүй болох байсан юм. Шингээд Кихот ноён зэр зэмсгээ цуглуулan аваад хэнэгчгүй цааш нааш алхаж байлаа. Төдий удалгүй бас нэг тооворчин тун саяхан нэгэн тооворчинд ямар шүү гай тохиолдож одоо болтол ухаан ороогүй хэвтэйг нь мэдэлгүйгээр луусаа услахыг бодож худаг дээр очиод онгоцыг зайчлахын тулд дээр нь байгаа зэр зэмсгийг автал Кихот ноён хар цагаан дуу гаралгүйгээр өөр бусад хүнд даатгаж бархиралгүйгээр бамбайга хажуу тийш тавиад жадаа далайн дээлсгэд жадан зад усран тооворчны gaавал 3 бус 4 хэсэг болон хагарлаа. Чимээгээр нь дэнд байгаа хүмүүс цугларч тэдний дотор Даамал хүрэлцэн ирэв. Кихот ноён өрөөсөн гартаа бамбай, нөгөө гартаа сэлэн барин чарлан өгүүлрэн. Хаяа, гоо үсгэлэнгийн ойх болсон дөлсийн яам нэ. Мөрөөдөж зүдэрсэн сэтгэл зүрхэнд минь хүч чадал олгогч минь ээ. Аимшигт аюулд тулгараад байгаа. Чамдаа үнэн ч мордон эрийнхээ зүг тунгалаг сайхан нүдэ харах цаг чинь боллоо шүү. Энэ ертөнцийн тооворчид цөмөөрөө хүрээд ирсэн ч шантарч уухрахгүйгээр улаарсныхаа хариуг амсав. Шархта эвтэй нөхрөө хараад цугларсан тооворчид Кихот ноёныг хайр чулуугаар шидэж гарлаа.
Кехот ноён чадлынхаа хэрээр бамбаагаараа хаацайлан зэмсгээд зоргонд нь хаячихгүй тулд худгаас холдохгүй байлаа. Үүнийг солио туссан хүн гэж урд нь өөрөө сонсгосон бөгөөд ер нь солиотой хүн хэдэн ч хүнийг алжчихсан нэхэх газаргүй тул оролцсны хэрэггүй гэж даамал тэдгээр туурчдад өлеглөн хашгирсан юм. Гэтэл Кехот ноён туурчдыг урваач шарваач гэх ба хэрмэл мортонд горимгүй хандуулж байгаагийн хувьд шилтгэний эзнийг хүний үнэргүй итгээд гэх бөгөөд хэрв өөрөө мордонд цолоо хүрдчихсэн байгаасан бол ингэж итгэл алдсны хариуцлагыг түүнд хүлээлгэх байсан хэмээн даамлаас давуу чанга хашгирсныхаа дараа энэ бузартай новшийн толгойг би юмд бодохгүй. Чулуугаар шидээд бай. Ойртож ирээд дайр. Намайг та нар яавал яа. Харин энэ танхай балаа явдлынхаа хариуг та нар одоохон авна шүү хэмээлээ. Айхтар сүртэй дугарсан учраас цаадуул нь сүнсээ гартал айцгаав. Өөртөө айсан ба даамлын оргилсныг ойлгоод тэд чулуугаар шидэхэ болоход Кехот ноён шархтай хүмүүсийг аваач гэж тушаагаад төрүүчийнхээ нэгэн адил эхэмсэг хэнэггүй царай гарган зэмсгээ манах ажилдаа орлоо. Зочны тарж байгаа хэрэг даамалд той болсон тул бас бус гашуун бодлон дэгдэлгэхгүйгээр намгүн болгохын тулд даамал мордон цол хүртээх асар төвөгтэй ёс төрийн одоохон гүйцэтгэжхий гэж бодлоо. Чингээд Кехот ноёнд ойртон очиж өөртөө мэдэгдэлгүйгээр муухай балмад авирсан танхай этгээдүүдийн үйлдсэн хэргийн учир буруу хүлээж тэдэнд хатуу шийтгэл унгаана гэж хэллээ. Дараад нь өөрийн шилтгэнд дөвхөн байхгүйг давтан хэлээд цол хүртэхийн гол ажил нь хүртэж байгаа хүний дагц руу дэлсэж нуруу руу нь мунаар балбахаас өөр явдал ордгүй тул энэ ёс төрийг эзгүүхээр хийвээс улам таатайг харгалзах аваас дөвхөн шаардлага алгаас гадна зэмсгийг 2 цаг сахидаг ёстой атал Кехот ноён 4 цаг гаруй сахисан болохоор цаашид сахих шаардлагагүй дурдлаа. Энэ хэлснийг Кехот ноён бүгдийг үнэмшлээ. Цол хүртэхэд бэлхэн бөгөөд харин энэ ёс төрийг аль болохоор түргэн шиг гүйцэтгэхийг хүсснээс гадна цолоо хүртэж ёс төртэй мордон болсон хойно нь хүмүүсээ дахин дайрч довдлох ахуул бүгдийг алж хаяад ганцхан шилтгэний эзнийг хүндэтгэн үзэж амьд үлдээн гэж хэллээ. Даамал айсан тул болгоомжтой хандхын үүднээс тэр дорхноо гүн харж дэвтрээ авч туурчдад олгосон нохон хошуу сүрлийг тэмдэглэж аваад лааны угархаа барьсан зарцаа нөгөө 2 хүүхэнтэй хамт дагуулж Кехот ноён дээр ирж босоо сөхрөвлөн суулгаад баахан дөвчигнэж байснаа дагзан дундуур нь хар хүчээрээ дэлсэж яваад төрүүчийнхээ адил аман дотроо юм уншиж угаад өөрийн сэлмээр нуруунд дундуур нь тэнхээ мэдэн балблаа. Дараа нь 2 хүүхний нэгэнд сэлмээр нь домж өгөхийг тушаахад тэр нь сүрхий ёсорхуу байдал гаргаж гүйцэтгэлээ. Чухамхүү үннийг хэлэхэд энэ ёс төрийг гүйцэтгэж байх үед инээд алдчихгүй байх гэдэг бол хамгийн их төвчээр шаардж байлаа. Шинээр тодорч байгаа мордны саяхан тэгдээсэн бодлооныг санахаас тэд инээдээ барьж ядан байлаа. За, бурхан өршөөж таныг хамгийн дөмөг мордон болгож дайн тулдаан бүрт ялах хүчийг танд хайрлах болтугай хэмээн тэр хүүхэн сэлмээр нь домлоо. Хэнгэгч нь ингэж домнож буян үйлдэж өгч байгааг мэдэж аваад хойч өдөр хүчрэх гараараа бүтээн байгуулах сайн үйлсийнхээ хагас угсыг түүнд хүртээхийг горилж тэр хүүхнийг нэрээ хэлж өгөхийг хүслээ. Хүүхэн асар тайван байдлаар миний нэр Эрвэхэ гэдэг. Би одоогоор Бэйнан Санчогийн худалдааны зээлд сууж байгаа бөгөөд уг нь Толидод өсөж төрсөн нэгэн гуталчин хүний охин. Үүнээс хойш хаач гэсэн дайралтсан газар бүрдээ таны төлөө зүтгэж таныг эзэн ноён мэтээ хүндэтгэж явхад бэлхэн байна гэж хариуллаа. Намайг додончлон үзэж нэрийнхээ хойно хатан гэдэг үг нэмж хоошдоо Эрвэхэ хатан гэж өөрийгөө нэрлэж явбаас та надад их тус болох нь тэр хэмээн Кехот ноён өгүүлв. Хүүхэн ёсчлон дагав.
Шингэтэл нөгөө хүүхэн нь Гехот ноёны гуталд даравчийг хийж өгсөнд мөн л дөрүүчийн домж өгсөн хүүхэнд хэлсэнтэйгээ ойролцоо үг хэллээ. Хүүхний нэрийг асуухад тэр нь "Миний нэр Салхин дэвүр гэдэг. Би Антикерск нутгийн алдарт тэрэмчний охин" гэж хариуллаа. Гехот ноён түүнд сайн сайхан бүхнийг амлаад нэрийнхээ хойно хатан гэдэг үг нэмж хойшод Салхин дэвүр хатан хэмээн нэрлүүлж яваарай гэлээ. Гехот ноён хүлэг мориндоо мордож адал явдлыг хайхаар аян замдаа дахин гарах цагийг байж ядан хүлээж байсан ба асар их яруу твдөг гүйцэтгсэн туйлын хачин ёс төрийг дуусмагц ажнаагаа эмээллэж унаад даамлыг тэврэн авч морьтон болох ёс төрийг гүйцэтгэж өгсөнд нь талархаж хичнээн хурц мэргэн уран цэцэн үг хэлснээр дүрслэн бичиж бид яахан шатах вүлээ. Даамл Гехот ноёноос хагдсандаа баярлаад өөрийн хэлсний адил уран цэцэн бус боловч маш гоё манжиг хариу болгон хэлээд хоногийн мөнгө авалгүйгээр ирсэн замаар нь тонлогсон бүлгээ.